шинжил болно. Тэгээд яг нэг амар бэлдээдч байсан юм байхгүй л тий. Би угаасаа сард нэг удаа нүүрнийхээ усыг хусдаг байхгүй юу. Тэгээд өнөөдөр маргааш шинжилтэй юм чи өнөөдөр хусчихъя гэж бодоод хусчлаа. Тэгээд ихчийнхээ өгсөн солонгос маск нас тавих гэж байна. Тэгээ маргааш болохоор манайх хагас ажиллах юм билээ. Өглөө яг очтой цагтаа очиод тэгэнгүүтээ өдөр 3 хүртэл ажиллаад тэгэнгүүтээ арай 7-оос шинжилтэй. Тэгээд миний өмсөх стресс тэгсэтэй готл юмнууд маань каргонд ирсэн. Тэгээд тэгсэн чинь өнөөдөр би карго орж юм авах гээд очисон чинь хасан бүтсэн 5 хүртэл ажилт юм байна. Тэгээ би мэдээгүй штеп гэж бодоод тэгээл за маргааш 3-аас ажиллаад очиад карго орж хуцаа авчаал. Тэгээд гэртээ ирж нэг жоохон нүүрээ бодоод өсөй янзлаад тэгээд өрөөнд шинжилтэй орё гэж бодож байна. 11 болох ч юм шүү дээ. Эртунтий гэж бодоод явсаар л түрүүн би хичээнд очиж хичээрээ өсөө бодулсан баггүй юу? Яг бодуулдаг өнгөрөө тэгээд маргааш шинжилтэй юм чи өнөөдөр өсөө бодуулчихъя гэж бодоод би нэрээ ийм шинэ унтлагын хувцастай болсон шүү дээ. Ийм хөрхөн ийм шорт хөрхөн хар оруулахтай тэгээ ингээ ийм хөрхөн бичигтэй дизайн харуул юм жоохон алтлаг сайхан мөрөө маргааш гоё яг шинжилт орохын өмнө бэлдэх үйл явцаа харуулна. Хай. За цаг одоо 4 цаг 30 минут болж байна. Тэгээд би сая ажлаа тараад тэгэнгүүтээ каргоноосоо өмсөх юм авчаад тэгээ орж ирээд байж. Амралтын өдөр хасаа өдөр 9 цаг гэж сэрлээ. Анагийнх руугаа нэг очие гэж бодож байна. Тэгээд хэрвээ гарахаар бол найзтайгаа уулзаж магадгүй. Гарахгүй бол түгээр гоё гэрээ цэвэрлээд гэртээ гоё амрыг гэж бодож байна. Тэгээд амар гоё унтаж сэрлээ. Ингээд ойрт ингэж гэртээ байгаагүй мэдрэмж аваад авах юм. Ажлаа дараал
удаал ажлаа дараа гэрэл унтаал яг тийм амьдралын юмнэлтэй болчоор ингээл хасаа маса өдөр гэртээ байж махаар нэх гоё санагддаг шүү. Зөөлөн гоё талхнаа. Юугаар зурсан юм бэ? Ой гүнөө би Ваа, энэ ямар гоё яа. надад зурчин чи юм байгаа та. Тэгээ нэрээ саннаас би өөрийнхөө байрлалыг өөрчлөөд хэдийн юм шинээр нэмэр авсан. Тэгээд би харуулъя гэж бодлоо. Тэгээд 3 дахь өдөр нөгөө нэг олон нийтийн амралтын өдөр байсан шүү дээ. Тэгээд эгч маань манай гэрт ирээд тэгээ анаатайгаа хамт жоохон юмныхаа байр мэрийг солиод хамт шинээр авсан юм ухсраад өрөөгөө жоохон өөрчилсөн байгаа. Харуулъя. За юуны дөрөнд одоо энэ орныхаа хажууд ийм хөөрхөн ийм дугуйтай тавиур авсан байгаа. Тэгээд энэ тавиурын яг ийм шилэн биш жоохон акрилгаар хийгдсэн. Тэгээд ийм хөөрхөн янз бүрийн утас ч юм уу янз бүрийн мат тавих зориулалттай авсан. Тэгэнгүүтээ энэ гэрлийг бас авсан. Энэ гэрэл болохоор хамгийн гоё нь ингээд янз бүрээр асдаг. Тэгэнгүүтээ штэ. Одоо би зөвхөн эдлийн насаасан байгаа штэ. Тэгвэл нөгөө талын насахаар бас амар гоё. Нөгөө тал нь болохоор иймэрхүү асдаг. Ингээд орой болохоор бүр яг ийм усан дэвтэж байгаа юм шиг одоо иймэрхүү өнгөөр асдаг гэсэн үг. Тэгээд би өөр нь орой жоохон тод гэрэл асах дург байхгүй юу? Тийм болохоор энэ гэрлийг ер нь орой тэгээд өглөө бас өглөө эрт тосоод 6 мургаагүй үед босоод байгаа болохоор өглөө 6 цагт босохоор бас хит шууд тод гэрэл асаахаар эвгүй байгаа болохоор ийм хөөрхөн тавиур гэрэл 2 авсан байгаа. За тэгээд ингээд харуул одоо энэ хэсэг бол хов болсон. Тэгээд энэ хэсгээр ингээд явхад ямар ч юм илүү дутуу юм тавиагүй. Зайтай. За тэгээд энэ хэсэг болохоор ийм болсон байгаа. За шинээр нэмэгдсэн юм гэвэл энэ сандал байна. Ийм гоё ийм нэвт гэрэлтдэг бас ийм сандал байгаа. Тэгээ би дээр нь ийм гоё ийм өслөг авсан. Инхээр илүү нэг юм гоё чамин фэнси харагдаж байгаа юм шиг санагдаад. Харвал ийм хөөрхөн бөөрнхий бас ийм өслөг ийм юу ч хивс гэх юм уу? За дэвсгэр юм байна. Ийм хөөрхөн дэвсгэр тавьсан. Гэхдээ би энийг захиалахдаа өшөө илүү том гэж төсөөлж уг нь захиалсан байхгүй юу. Гэхдээ миний бодсноос хамаагүй жижигхэн ирсэн. Уг нь ингээ энэ хэсгийг би ингээ бүр гоё дүүргэж тавья гэж бодсон. Гэхдээ яг ингээд хөөрхөн толны урд байж хахад бол зуран морог дарахад бол хөөрхөн санагдаж байгаа. За тэгээд дараагийн шинэ юм гэвэл энэ үлгүүр байгаа. Миний хувцснууд бүр багтгаа болоод тэгээд бас дээрээс нь би чинь нөгөө нэг онлайн шоп ажиллуулж ирсэн чинь хувцснуудаа багтааж чадхаа болоод тэгээд энд ингээд зарим зархаж байгаа одоо плаж тэгээд ийм хувцснуудаа болохоор ийшээ ингээд өлгөөд тэгэнгүүтээ энэ доогуур бас ингээд зархаж байгаа юмнуудаа ингээд ийм хөөрхөн төмөр тавиуртай үлгүүр авсан. Тэгээд энэ доор миний бас зархаж байгаа юмнууд байгаа. Тэгээд яг хитрхи ил харагдаад тахаар онцгой санагдаад тахаар нь дээр нь юм хөөрхөн. Уг нь энийг оролт гэж би захиалж авсан. Гэхдээ одоо тэгээд оролт биш одоо нэг юм дэвсгэршил юм боллоо. Энэ тойл бол угаасаа байсан шүү дээ. Энэ үлгүүр ч гэсэн байсан. Тэгээд доор нь болохоор би чимдаамаа тавьсан байгаа. Чимдаам дотор маань бас юмнууд байгаа. За тэгээ хаалхан дээр болохоор ийм цүнхнүүдээ үлгүүх юм үлгүүр авсан. Тэгээд цүнхнүүдээ ингээд үлгчөөл байж байгаа.
Элбэг тураа харахад санаж байна. Та өдөртөө аваад. Өглөө гарахтаа үсээ янзлал малгай өмсөөл үс будаа болол арай эрэхтэй бас яг ингээл хамаг үсний хэлбэр халтагдаад сэгсийг ирдэг те. Та өнөөдөр бас арай гайгүй сэгсэж юм уу? За өнөөдөр 1 сарын 14-ний өдөр. Тэгээ би бүр ингээд үнэхээр сүүлийн үед үнэхээр завгүй байлаа. Ямар ч тийм бичлэг хийх боломж байсангүй. Тэгээ байсан ч бас нэг өөрөө жоохон байлгахыг хүсээгүй. За юу ч ихсэн шинэ оны мэнд хүргэе та бүгдэд. Тэгээд ерөөсөө шинэ он гарснаас хойш нэг бичлэг хийгээгүй. Тэрний өмнө ч гэсэн ер нь бас бараг л бичлэг хийгээгүй амар удаж байгаа. Тэгээд шинэ он гарлаа. 2026 он гарлаа. 25 оноо үдлээ. Миний хувьд 25 он бүр үнэхээр сайхан жил болж өнгөрсөн. Маш хайраар дүүрэн. Тэгээд ололт амжилтаас ихтэй. Тэгээд гоё 25 оноо үдлээ. Тэгээд 26 он гараад одоо юу 2-7 онцсон биш. Тэгсэн чинь 2-7 хоног ямар хурдан өнгөрвөө. Тэгээл хэд хоног намраал. Тэгээл бас ажил мэжил гээл явсаар адил үнэхээр завгүй өнгөрлөө. Тэгээд 26 он гарснаас хойш миний амьдрал нэг том өөрчлөлт гарсан. Гэхдээ нэг тийм том өөрчлөлт бас биш л дээ. Гэтэ ер нь бол
өөрчлөлт гарсан. Тэр нь болохоор би саяхнаас ганцаараа амьдарч эхэлсэн. Тэгээд өмнө нь бол эмээтэйгээ амьдардаг байсан. Эмээ маань манай уяалагчтай ойрхон амьдрахаар шийдээд тэгээд нүүсэн байгаа. Тэгээ би одоо энэ гэртээ ингээд ганцаараа амьдрахаар болсон байгаа. Тэгээд тийм том сонирн байна. Тэгээд бусдаар гэвэл ерөн тэгэл ажилдаа яваал тэгээл хажуугаар нь онлайн шоп нээсэн. Тэгээд сүүлийн үед огт ерөөсөө идэхгүй байгаа ч гэсэндээ ингээд гоё хувцас өөрийнхөө дуртай юмнуудыг ингээд оруулж ирж бас ингээд гоё зарж эхэлсэн. Тэгээд энд Instagram хаягийн тавьчих. Би ерөөсөө бичлэгэн дээрээ ингээд юу яаж зарлаагүй байгаа юм бэлээ гэд бодоод исэн чинь тэгээд та нар бас ингээд сонирхоод үзээрэй. Мэдээж зөвхөн Монголд байгаа охтуудаа эмэгтэйчүүдтэй зориулсан хувцас, аксессуар, янз бүрийн юмнууд ер нь бол зарж эхэлсэн. Тэгээ сая шинэ жилээр айгүй завгүй байж байгаа. Буцаад ингээд жоохон ингээд намжсан байгаа. Би тэгээ буцаад гоё бичлэгнүүд, зурагнууд, гоё бараануудаа оруулъя гэж бодож байна. Тэгээ би сая ажлаа тараад манай гэртээ орхон карго байдаг. Тэгээд карго орж захиалсан юмнуудаа авчаад орж ирсэн. За юу ч гэсэн ингээд одоо хүртэл ингээд намайг дагаад миний бичлэгийг үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээд 1100 гаруй үзэгчтэй байгаа миний чанал. Тэгээд энэ бол миний хувьд бол маш их тоо. Тэгээд ер нь тогтмол үздэг ер нь 300-аад хүн бол байдаг. Тэгээд уг нь бол намайг хаяа ингээд бичлэгээ идэвхтэй игээрээ өшөө ойрхон бичлэгээ игээрээ гэж хэлдэг. Гэхдээ би ажилд орсноос хойш ерөөсөө бичлэгээ ойрхон хийж явж чадахгүй байна. Тэгээд цаашдаа бас ингээд би ажилд ороод яг 2 сар болох ч байгаа юм уу. Тэгээ ер нь бол 2 сар болсон юм байна. Тэгээ цаашдаа ингээд цаг төлөвлөлтөө илүү ингээд сайн хийгээд эхэлжүүл бичлэгээ бас улам ойрхон оруулаад тэгээд ойрхон бичлэгнүүдээ ингээд гоё эдит хийгээд тэр бичлэгээ янзлах цагийг бас тусдан гаргахгүй бол эн чинь бас тусдаа маш их цаг авдаг зүйл болохоор тиймэрхүү байна. Тэгээд сүүлийн үед миний хувьд нэрээ Монголын өвөл нэрээ үнэхээр сансныг бодоход үнэхээр гоё дулаахан санагдаж байгаа. Тэгээд угаасаа энэ жил айгу дулаан өвөл болж байгаа гэсэн. Тэгээд ер нь бол жишээлбэл сүүлийн үед бол нэг бүсрээл хасах 20 морин градустай байгаа юм уу. Гэтэ яг маргаашнаас хүтрэх юм бэлээ. Одоо 3-9 дээр явж байгаа илүү. Тийм баха. Тэгээ удахгүй баг 4-9 рүү орох гэж байгаа юм бэлээ. Тэгээд хүтрэх юм бэлээ. Тэгээд би бол үнэхээр сэтгэлийн бэлтгэлтэй байгаа. Та нар намайг сая харсан бол би бүр цасны өмд өмсөж явдаг болсон. Тэгээд ингээд малаага өмсөөд ингээд оролттой зүгээд яг ингээд зөвхөн нүдээ гаргаж явж байгаа. Тэгээд дулаахан л байвал бус нь надаа хамаагүй л гэж бодож амьдрал тэгээл ер нь бол өвлөө ажилтаа явал арай гэртээ ирээл тэгээл гэртээ ирээд нэг хоол хийвэл хийчээд залхуу өрвөл хийхгүй тэгээл ирэхээрээ тэгээл гэр орноо цэвэрлээл тэгээл тэгсхийгээл өнгөрч ин да. За тэгээ би сүүлийн үед ингээд нүрээ ингээд бараг бодохгүй байгаа. Өглөө ингээд яг foundation powder тавиад тэнгүүдээ жоохон blush тавиад тэгээд нүдэндээ ерөөсөө tan, contour юу ч тавихгүй. Тэгээ хөмсгөө будаад тэгээ урдуураа ингээд жоохон ингээд highlight өгвөл хамраа баг зэрэг өндөрсвөл бараг бодохгүй байгаа гэснээр амар олон юм хэлчихдэг шүү дээ. Гэхдээ яг миний хувьд бол айгу нүдэ бодохгүй байгаа болохоор миний хувьд ингээ бараг нүрэ бодохгүй байгаа юм шиг санагдаад байгаа хгүй. Ялангуяа өглөө би гэрээсээ гарах цагаа маш их хэмнэж чадж байгаа. Тэгээд энэ сормосны ачаар сормостой хахад бол нүдэ бодох бол бараг шаардлагагүй. Зүгээр бусдын бодох ч угаасаа амар цаг нэг зарцуулагддаггүй болохоор нэг иймэрхүү л байна да. Тэгэл ерөн сүүлийн хэдэн өдөр бол би эндээ эвтэйхэн хувцас өмсөө дулаахан хувцлал явж ивэл ер нь болоо гэж боддог болсон байна. Тэгээ өглөө өгөн ингээ сэрээл ингээл гой болоод гарыг гэж бодохоор заримдаа бол үнэхээр нойр хүрээд
За яшиг тэрний оронд ядаж нэг 10 минут хөвтөж байгаа босъё гэж боддог болсон байна. Уг нь аль болох тийм байхгүй хичээхийг хичээж байгаа. Тэгээд гэтээ юуц маргааш бол би яг ботсон байгаа. Одоо ингээ карагнаас авсан гоё юмнуудаа задлж үзээд тэгээ маргааш би ингээд үсээ гоё янзлаад, ер нь гоё хувцлаад ажилдаа явъя гэж бодож байна.